Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээрээ нэгсийн нэгтлэн бодох бүртгэл програмын ажилтан лавлгаа болон ажилд авах баримттай танилцах болно. Ажилтан лавлгаа нь ажлагсад болон цалин дэд системийн навигац самбарт байрладаг. Энэ лавлгаанд байрлах элементүүд л зөвхөн цалингийн тооцоололтой холбоотой баримт дээр бүглэгддэг. Тийм учраас хувь хүн лавлгаанд оруулсан элементүүдээр үндэслэн үүсгэх хэрэгтэй. Ажилд авах баримт нь мөн ажлагсад болон цалин дэд системийн навигац самбарт байрладаг. Энэ баримтын тусламжтайгаар ажилтны ажиллах хилтэс, албан тушаал, цагийн хуваар гэх мэт дэлгэрэнгүй мэдээллүүдийг оруулж өгдөг. Энэ баримтаа ажилтан лавлгаа үүсгэхдээ ижлэр хувь хүн лавлгаан дээр үндэслэн хийх хэрэгтэй. Нэг гэсэндээ хувь хүн лавлгаан дээр үндэслэн ажилтан лавлгааны мэдээлэл болон ажилд авах баримтыг үүсгэнэ гэсэн үг юм. Ингээд програм дээр туршиж хэвтээ. Эхлээд хувь хүн лавлгаа руу ороод ажилд авах гэж буй хувь хүнийхээ карт руу орно. Карт руу ороод ажил гэх холбоосон дээр дараад харахад тухайн хүний талаар мэдээлэл харагдах болно. Жишээ нь манай жишээн дээр Болормоо Баяр нь манай ажилтан биш байна. Ажилтны ажлын байр, албан тушаал гэх мэдээллүүдийг оруулахын тулд шинэ ажил үүсгэх гэх холбоос дээр дарна гэсэн утгатай текст харагдах болно. Энэ текстний учир нь тухайн хүний картн дээр үндэслэн ажилтан лавлгааны элемент үүсгэхгүй байна гэсэн утгатай юм. Програмын өгч буй зөвлөгөөний дагуу шинэ ажил үүсгэх гэх холбоос дээр дарахад ажилтан лавлгааны цонх үүсдэг. Цонх нь тухайн хүний овог нэрэл бүглэгдсэн байдаг ба бусад мэдээллүүд нь ажилд авах баримтаас бүглэгддэг. Тийм учраас хадгалах тавчаад дарж ажилтан лавлгаанд элементээ үүсгээд ажилд авахыг бүртгэх гэх холбоос дээр дарж шинэ баримт үүсгэнэ. Энэ баримтын нэр нь ажилд авах гэх ба уг баримт дээр ямар мэдээлэл оруулах ёстойг харцгаая. Ажилтан гэх талбар автоматар бүглэгддэг. Тухайн ажилтны хамаарах газар нэгжийг зааж өгнө. Жишээ нь захиргаа. Албан тушаалыг зааж өгнө. Тооцооны нэгтлэн. Тухайны ажил эрхлэлтийн төрлийг зааж өгнө. 3 төрлийн сонголтоо сонгох боломжтой. Хизээнээс танаа байгуулгын ажилтан болсныг зааж өгнө. Цалингийн зардлыг аль данс руу тусгахаас шалтгаалan зардал тусах аргыг сонгож өгнө. Баримтыг үүсгэж буй огноог зааж өгнө. Энэ огноог хүлээн авах огноотой ижил байхыг хичээх хэрэгтэй. Ажлын хуваарийг зааж өгнө. Тооцооллын төрлийг бөглөөд сонгосон тооцооллын төрлөөс шалтгаалan дүнг нь оруулж өгнө. Жишээ нь цагийн цалин авдаг тохиолдолд хэмжээ гэх хэсэгт нэг цагийн цалингийн хэмжээг зааж өгнө. Нэг хүнд хэд хэдэн тооцоололтой байх боломжтой ба жишээ нь үндсэн цалин болон хоол унааны мөнгө гэх мэтчлэн хэд нэгээс олон тооцооллын төрөл холбох боломжтой. Энэ хэсэгт урьдчилгаа олгох аргыг зааж өгнө. Урьдчилгааг хуваар нь аль эсвэл тогтмол дүнгээр зааж өгөх боломжтой. Дээр дурдсан бүх мэдээллүүдийг оруулж дууссаны дараагаар баримтаа хадгалъя. Баримтаа хадгалаад хувь хүний карт руу орж ажил гэх холбоос дээр дарахад харагдаж байгаа байдал өөрчлөгдсөн байх болно. Ажил гэх холбоосон дээр дарахад сануулга хэсэгт энэ хүн манай ажилтан мөн байна. Доор ашиглаж болох ажлын байруудыг заажсан болно гэж харагдах болно.